Бас нэг зүйл үнэн ярина гэдэг нь бол өөрөө юу вэ гэхээр тэгээд дараад нь хүмүүс чиний өмнөөс үннийг чинь хамгаалдаг байхгүй. Тэр ингэсэн байна, энэ ингэсэн байна. Миний бодлоор тэр үннээ хэлсэн. Тэм учраас тэрэнд итгэж гинэ гэж үнэн ярьсан хүнийг өмгөөлөх хүн бас гарч ирдэг. Худал ярьсан хүмүүсийг дахин шалгах, би тэрийг асуудалтай гэж бодож байна, би тэрэнд итгэж болохгүй гэж бодож байна гэх хүмүүс заавал гарч ирдэг. Тэгэхээр энэ нь бол бас бид үннээ хэлсэн бахан Бурхны мэлмэд бас маш зөвхт тооцогддог. Эзэн өөр та нар хизээ үннийг мэднэ, тэр үнэн та нарыг чөлөөлнө гэж хэлсэн байхгүй. Түүнээс бид нар үннийг мэдж байгаад үнний сонголт нь биднийг чөлөөлнө гэдэг юм шиг. Бидний өнгөрсөн амьдралдаа болон одоо орооцолцсон бас ярьсан бүх худлууд бидний хувьд сэтгэлийн шарах, дарамт, хизээ нэгэн цагт илэрч магадгүй, тэртээ тэргүй үнэнд гүйцэгдэх бидний ачаа гэдгийг бид нар ойлгож байгаа. Тэр ачаанаас салах цаг болсон юм шүү. Тэр ачааг хойш нь хаях цаг болсон юм шүү гэдгийг энэ өглөө та бүхэнтэй болчихно.